Дэлхийн монголчуудын эм жил радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн Даваас Баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Ямааны махыг халуун дээр нураатай Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг ааш муутай, царай муутай харийн нар хамтарч хүргэдэг. За, найруулагчаар Хартай Чимбат ажиллаж байгаа. За, дөнгөж орж ирэхдээ өөрөө энийг өглөөлшөрсөн. Манай өглөө Чимбат маань нөгөө дэлхийд өнөөдрийг хамт хөдөлж байгаа хүмүүс орж ирээд хар гэдэг ахын аргунаас цагаан л юм биш дээ гэсэн цагаан хүн байдаг. Яагаад хар гэж нэрлсэн? Хартай болохоор. За, манай Hot Topics нэвтрүүлэгтээ сайхан амьдрах орчин хүн бүр төрөтэй эм дизайн тавилгын дэлгүүр за мөн ад жаргалыг хуваалцсан ураатай Жүрүр Бэкри хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд ари сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амарвуу. Сайхан дуул амарлаа. Өчигдөр манай ари намайг интернет мессенжерээр бас жоохон дарамт би жоох эвгүй юм постлцсан дээ. Тэрнээс айгаад жоохон тийм сэрвүүдэл унтлаа. Ямар хэцүү вэ надад. Өглөө эфир дээр яах болоо гэд миний постнд ор бичсэн байсан тийм. За та пянга дагараа л гэсэн. Одоо яадаг л доо. Битгаар ч одоо нэвтрүүлэг дээр уулзах юм биш. Намайг одоо зүгээр интернет орчинд буюу Facebook дээр додруулал манай сонсогчдын групп дээр дис тулаанд дуудаж илээ шүү дээ. Эртний нөө дис маань одоо эхэлсэн, аймаа эхэлсэн. За, эхний мэдээллийг манай ааш мод хүргэнэ. За, миний хүргэх мэдээлэл за яг үнийг хэлэхэд би болохоор энэ хүний тухай мэдэхгүй. За. Тэгээд ялчгүй тренд дээр нэр нь ороод ирсэн. Нэр нь ороод ирсэн болохоор би ингээд дагаж ороод хартал ер нь их алдартай залуугийн тухай мэдээлэл юм байна. За. За тэгээд энэ хүнийг чи бас таньж магадгүй ягаад гэхээр эрчүүд манай эрчүүд их таних баха. Jude Bellingham гэдэг залуугийн талаар би ярьж өгч юм л да. За, манай Jude яаж вэ? Жүүдийг танилгүй явах те. Реал Мадрид гэдэг хөл бөмбөгийн багийн 5 дугаартай тоглодог. Одоо энэ чинь 21 хэн настай ийм залуу юм байна. Супер хот. Одоо супер хот юм уу? Супер хот. Одоо ингэж бас Месси, Роналдогийн 90 үе дууссан. Энийний араас нь энэ залуучуудаас ид шижгэнсэн хэдэн залуу байгаа. Одоо яг Килиан Мбаппе төрүүлж Баллон д'Ор авах уу, алтан бөмбөрцөг авах уу, эсвэл Эрлинг Хааланд авах уу гэж ярьж байгаа дундуур нь цохиж гарч ирээд Jude Bellingham ер нь нодон жил бол илт яригдчихсэн. Гэхдээ бол хараахан авч 21 настай байж юу? 21 настай ийм супер одоо эд гялцж байгаа. Дараагийн үеийн бол төрүүл хөл бөмбөгч болно. Гоё юм те. За, Jude Bellingham гэдэг энэ залуугийн талаар би үнэхээр мэдэхгүй байсан. Тэгсэн чинь одоо Ashley Castro гэдэг нэртэй зөв тренд дээр ороод ирлээ л да. Би Британий тренд дээрээс түрүү нэрийг барьж аваад тэгээд ингээд дагаж ороод одоо би яг Английн Daily Star Coats UK гэдэг сайтыг хараа сууж байна. За, Jude Bellingham гэдэг залуу маань инфлюенсер найз бүсгүйтэй юм байна. Инфлюенсер. За. Тий. За тэгсэн чинь энэ бүсгүй болохоор ингээд бүр өөрлөө нь ингээд одоо Jude Bellingham гэдэг энэ одоо алдартай хөл бөмбөгчин залуутай дараагийн Месси, Роналдотой үерхснээс нь хойш хүмүүс асар ихээр дайраад нэр хүндэт нь халдаад тэгээд зовоогоо зүдрээгээд хэцүү байгаа тухай TikTok дээр одоо үнэн сэтгэлийн өчлөө хэлжээ. Тийм үү. За би энэ хоёрын сургийг сонссон. Үгүй тий үнэхээр хөөрхөн хүн мэл ш тэр. Харсан уу? За би цариг нь болоорой. Гэхдээ би Twitter-ээр ингээд Jude Bellingham найз охины талаар түн амтад арайчтэй л гэж энэ дуу алдцгааж явах юм санаж байна. Бүгдээрээ л арай манай Jude Bellingham ийм одоо супер одоо ээж явж нэг дүүдтэй яваад тахтай өвдөө найзлаад тахтай өвдөө гэсэн. Дүүд гэдэг нь юу гэсэн үг вэ? Дүүд гэдэг нэг ийм онгой байдаг штэ. Ингээд ингээд би чиний найз охин тоо ирчихсэн ингээд айгүй олон экстэй. Энэ дунд миний найз охиныг үнсэж байгаагүй хүн байна уу гэсэн чинь байгаа чи гэдэг шиг. Йоо за ерөнхийдөө бол явдалтай гэдэг юм байна зү. Явдалтай гэдгээр нь маш алдартай. Энэ ч одоо баахан хөлбөмбөгчөнтэй л одоо ирчихсэн юм шиг. Би бүр нарийн бол санахгүй байна. Гэхдээ л ерөн зүгээр Twitter дээр тухайн үед одоо шуурж явахтаа л за энэ одоо бүсгөгч үнсээгүй одоо баг эрэхтэй хүн хөлбөмбөгч мараг байхгүй юм шүү л нэг тиймэрхүү л юм яригдчихсэн. За тийм бүсгүй санаж байна. Одоо нөгөө нэг Rocky гэдэг нөгөө боксчонтой кино байдаг штэ. Тэрний дараагийнх нь анги чинь Creed үлээ тийм нэртэйгээр гарсан сайхан нэг 4-5 жилийн дотор гарсан санагдчихэв. Тэрэн дээр тоглосон Michael B. Jordan гэдэг нэг тийм өнгөт арьстай царайлаг залуу байдаг. Хамгийн сүүлийн хамгийн халуухан залуу гэдэг тийм. Одоо баг нөгөө Bond дээр нэр нь бас яваад байгаа. Michael B. Jordan заяа. Тэгээд Lewis Hamilton биш тэ нөгөө Формула 1-ийн За тий. За тэгээд одоо Холливуудын алдарт дуучин, жүжигчин, дуу зохиогч Jamie Foxx гэдэг энэ ийм ингээд алдартнуудтай бол нэр нь холбогдчихсэн юм байна. Өмнө нь ер нь бол үерхчихсэн гэж байгаа байхгүй юу? Ч одоо хэдэн настай өсгөө лээ. Энэ ёо. Хөөхөн өсгөө байгаа зү. Тийм байна. Тийм. Яа. Үсэх боломжгүй. За тэгээд одоо хөөхөн төрсний буруу юм уу?
Буруу юм уу? Гэхдээ надад шиг асуудаа. Би зүгээр мэдээд өргөж байна. Мэдгүй жамагч одоо тэгвэл ертөнцийн энэ бүсгүй явдалтай тухай ярьдаг тухай яриад харна. Үгүй Твиттерээр тэгэж дургуутсад байсан л тухай ярьсан шүү дээ. За тэгээд ер нь бол за би сая тоглосон шүү. Одоо Английн Mirror сэтгүүлд ингээд юу яж энэ л Mirror сэтгүүл за ер нь Английн ингээд нөгөө нэг Daily Mail, Daily Star гэдэг ингээд сэтгүүлүүд ингээд мэдээллийн цацаад байна л да энэ бүсгүйгийн одоо TikTok дээр юу ярьсан тухайд. За тэгсэн чинь яг үннийг хэлэхэд ингээд тийм үү хүмүүс над руу ингээд дайраад ноцоод ингээд те намаа ингээд уурч тастаад байгаа ч гэсэн энэ бүхний ингээд арталт нь ингээд миний ингээд сэтгэл ингээд өвдөөд чимээгүй байгаа тах манад амар хэцүү маш хэцүү байлаа гэж ярьсан заяа. За тэгээд ер нь би яг ингээд хаанаас нь хэлж ингээд би ярихаач мэдэхгүй байна. Одоо ингээд камер руу хараад өөрийнхөө хувийн амьдралын талаар ингээд хин нэг хүнд ингээд нотлохгоо сууж байгаа маань надад маш их тухгүй байна. За тэгээд ер нь би камер дээр ингээд ер нь өөрийнхөө тухай ер нь ярьж байгаагүй болохоор ингээд хэрвээ над руу ингээд ийм ярьж байгаа мөрөө ярьж байгаа луу маань ингээд дайрах гэж байгаа хүн байвал ингээд түрхэн зүр хүлээж агаарэ. За ингээд би юу штэ сүүлийн 8 жилийн турш 3 найзлуутай байсан гэж байгаа. Тийм үү? Тэгж ярьсан. Энэ бүр цаанаас итгэхгүй байх юм чи. Мэдгүй би зүгээр хүмүүсийн нөгөө би бүр 3 комент олж харсан гэдэг итгэсэн дээ дээр нь. За би яг үндэ мэдгүй яг нэг судалж байгаагүй маань. Гэтэ зөв нөгөө юугаар Твиттерээр л хүмүүс яг ялтчгүй бүсгүй рүү тэгж дайраад байсан. Дахин Jude Bellingham бол олон хүмүүсийн одоо шүтэн болцсон одоо бас ийм том хүнтэй том нэртэй холбогдох үнэхээр л дарамттай юм байна л да. Дээрэс нь нэг анзаарсан их ч юм байна шүү дээ. Jude Bellingham-ээс 21 настай, 27 настай хоёр шүү дээ. Тэгээд энэ бүсгүй үргэлжлүүлээд за би 2017 онд ингээд анхны найзлаатайгаа үерхсэн. За гэдэг чинь одоос ингээд 8 жилийн өмнө гэдэг чинь энэ бүсгүй маань өөрөө 19 настай байсан гэсэн үг юм уу? За тэгээд тэр үерхсэн хүн маань ялчгүй олонний танил хүн байсан. Ингээд эсвэл анхнаасаа олонний танил хүнтэй л үерхсэн юм. 19 настайдаа би хүссэн хүсээгүй ингээд олонний анхаарлын төвд орсон. Одоо тэрнээс өмнөх хугацаанд интернет медиа юу ч байгаагүй. Одоо болохоор хүмүүс ингээд намайг тухайн үед хинтээ үерхчихсэн тухай ингээд те ухаж төнхөөд ингээд мэдээлээд байна. Яг одоогийн харилцаанд би ад жаргалтай байхад хүмүүс над руу ингээд дайраад байна те. Ер нь ингээд мэдгүй хин нэг хүн энэ хүний ингээд явдалтай гэдэг энэ гой бүсгүй явдалтай гэж ярьсан чинь одоо тэгээ бөөнөрөө дайраад байгаа ч юм. Би одоо ингээд өөрийнх нь ингээд энэ бичлэгийг олж үзэж амжсангүй яг үнийг өглөө өрөө тренд дээр байгаа ингээд мэдээллийн дагаад би Daily Star-ыг хараа сууж ин л да. Тэгээд бүсгүй болохоор за би ингээд сошиал медиа дээр ингээд олон аккаунт над байхгүй. За би Twitter-ыг 2013 онд нээсэн тэрэн дээрээ баг юмч жиргээгүй байгаа. Заримдаа мэдээлэл авах зорилгоор ингээ орж хардаг. Бусдаар бол ингээ нөгөө тийм олон аккаунтнаас ингээл миний ямар нэгэн тэгсэн ингэсэн ингээ зураг оруулаад байдаг маань хуурамч хаягууд байдаг. Тэгээ ингээд онлайнаар ингээ миний нэр хүндийг гутаах гад хүмүүс ингээ бүр над руу дайраад байгаа нь үнэхээр хэцүү байна гэдэг ийм мэдээлэл хийсэн байна. Гэхдээ энэ ч одоо өмнө нь холбогдож нэрсэн бүр аимшигтэй нэрсэн шүү дээ. Michael B. Jordan. Дээрээс нь Lewis Hamilton дандаа амар томчуудтай нэр холбогдчихсон. Гэтэл хөл бөмбөг гэдэг бол яалтчгүй гэд бүр үнэхээр супер спорт нь харагдаж байна л да. Ерөөсөө дэлхийд даяар байдаг. Тэгээд Jude Bellingham-тай нэр холбогдсон чинь одоо хүмүүс одоо ингээд урд өмнө байгаагүйгээр их дайрж эхэлж байгаа юм тий. Харин тэгж өмнө нь бол нэг тэгж айхтар дайрж байгаагүй. Одоо нөгөө Jude Bellingham бодвол нөгөө 21 настай супер одоо жоохон хамгаалаад байгаа юм шүү. Харамлаа. Одоо нөгөө яг зүгээр би хөгшин гэж бодохгүй байгаа шүү дээ. Би ч одоо энэ хүнээс чи 10 их хүн. Тэнгүүд одоо 27 настай хүүхний Jude Bellingham тарцуулангуудаа хөгшин хүүхнээс харамлаад байгаа юм шүү. Гэхдээ яг хэрэв бүсгүүчүүд харналжсэн бол бүсгүүчүүдээр нь зөв миний анзаарснаар бол энэ нөгөө ийм одоо бүсгүүтэй явуулдаад тахтай найзлаад тахтай ингэдэг нь ихэнх нь л ирчүүд байсан л да. Тийм үү. Ихэнх нь ирчүүд л одоо энэ Jude Bellingham одоо дуртай бүсгүүгээ өөрийн болгож чадах ийм шинэ яваа супер баян болцсон од болцсон энэ залуу явж гээл одоо энийг л одоо үлгэж гаргаж Jude Bellingham-ийн юуг нь би хөрөнгийн үзэтэй заяа чи яриа за. Хэр их мөнгөтэй үзэтэй аа. За энэ бүсгүйч одоос харахад бол ялтчгүй л. Үгүй тэгэд мэдээж хэрэг энэ одоо үзэсгэлэнтэй сайхан бүсгүй л байна л да. Тэгэд өөрийнх нь хэлж байгаа үнэн бол 50 сая долларын хөрөнгөтэй гэж 25 оны байдлаар Real Madrid 21 настай бижиж тий. Тий энэ одоо бүрэлд томрох байх л та. Хэрвээ одоо Месси, Роналдогийн өвийг одоо залгамжилжвал одоо тэр бумарж яригдаж магадгүй. Тийм л одоо карьерийн одоо ирээдүй харагдаж байгаа ийм тамирчин. За тэгээд Real Madrid бол мэдээж хэрэг олон одоо фэнүүдтэй. За тэгээд тэр болгоно энэ хүмүүс ихэнтэй явж ийн яах чинь нэр хүнд бүгдэнд нь оролцоод ингээд яах гэдэг тий. Ингээд нөлөөлөх гээд байдаг. Тэгээд Jude Bellingham-ийн найз хүн бол яалтчгүй
гал дээр гараад ирлээ. Тэглээ ингээд нэг хөөхөн байсныхаа төлөө урж тасдуулаад байна шүү дээ. Миний дүү десэрээ их чин дэмжин. Хэрвээ зүгээр яг өөрийнх нь хэлж байгаа сүүлийн 8 жил 3 л найз залуутайсан бол ерөөсөө тийм орчин үеийн стандартаар бол тийм одоо дүүд бол биш лээ шүү дээ тий. Явдалтай биш гэж зүгээр. Их цэвэр ариу хүн шүү бас дүүд мүдгээд. За. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ сайхан амьдрах орчин хүн бүр төрөйтэй M design тавилгын дэлгүүр хамтран ажиллаж байна. За M design маань одоо манай аргууны хэлтгэр бол Скандинавын буюу тав тухтай тэр нүсэр биш тохтой тэнэг дулаан гой уур амьсгалыг төрүүлсэн ийм тавилгын дэлгүүрээ. За тэгээд илүү олон хүнд амьдрах сайхан орчинг бий болгох үүднээс 17 жилийнхаа туршлага дээр үндэслээд олон улсаас хамгийн сүүлийн үеийн загварлаг чанартай тавилгыг хамгийн хямд үнээр хэрэглэгчдэд хүргэж байгаа. За M design брэнд нь олон улсын стандарт шаардлага хангасан гэдэг хамгийн гол нь энэ чинь нөгөө зориултын нөгөө юу стандарт нөгөө бүрштэй гэдэг үү те. Буудлууд нь тийм цөмөрч ордгоо. За зарим буудлууд л гой харагдаад байдаг. Порлоонууд нь тэгээд одоо цөмрөөд орчдөг. Тэгэхээр л хог болчдаг шүү дээ. Дэрэн дээр суух хэвээр байх хэвээр тоххгүйдэг. За тэгэд зориуд тэгдгүү порлоонууд гэж яддаг. Яг тийм порлооноор хийсэн юм. Одоо маш гоё өнгө дизайнтай тоглог таны амьдрах орчин үнэхээр юм тогтоо болгох зориултын буудлууд. Ер нь бид нар нэг манайх саяхан нэг юу засвар хийсэн. Тэгээд яг ингээд орчингоо хурцлөхөөр амьдралын одоо чанар бол шууд өөрчлөгдөг юм л шүү дээ. Ялангуяа юм гоо зүүн тийм мэдрэмж гоё газар амьдрахаар чинь шууд ирч хүч нэмэгдэх юм билээ. Хүний сэтгэл санаа дагаад ингээ өргөгдөөд ирэх бах тий. Дагаад өргөгдөөд яалтчгүй ирдэг юм билээ. Тэгэхээр та бүхэн орчиндоо гэртээ тав тухтай орчныг бүрдүүлэхийг зорж байгаа бол M design-ыг заавал сонирхож үзээрэй. Эдний одоо Facebook руу оронгууд маш гоёмсог, маш сүүлийн үеийн тогтой тийм шийдлүүдийг одоо тань санал болгож байгаа. За тэрнтэй холбоотой тавилгуудаа маш боломжийн үнээр болсарч байгаа тийм. Тэгэхээр нөгөө нэг зээлийн бүх нөхцөлтэй, лизингийн бүх нөхцөлтэй нэмэт FSC гэрчлэгээ буюу одоо байгаль экологид ингээд тэнцвэртэй байдлыг хангасан тийм үү тармил модоор буудингийнхаа одоо арамыг зангидж байгаа. Нэмэт түрүү аригуу хэлсэнчлэн Certified US буюу даацын порлоонтой. Тэгэхээр ингээд хизээж буудан дээрээ тийм үү магадгүй 7 хоног суусан ч гэсэн хонгоож орохгүй л ахгүй юу. Тэрнээс ч удаан сундөө би. Цагаатлал. За утасны дугаар нь 9688 60 93 юм байна. 9688 60 91. M design гэдэг та бүхэн Facebook-оор заавал хайгаад лайк дараарай. Дотор нь бас их санаа авч болох. За эднийхийг авахгүй байлаа ч бас үнэхээр гоё санаа авч болох санаанууд байгаа. Тэгээ эдний юунууд нь бодонгууд бол яалтчгүй шилтгэн. За биеэрээ очиж үзье гэвэл Мишель тавилгын хэлхүүр B1, B6, A6 тусаг нь M design-ийнхэн байна. За манай Hot Topics нэвтрүүлэгтээ сайхан амьдрах орчин хүн бүрт урайтай M design тавилгын дэлгүүр хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Нэмэт нэг юм хэлээ. Тавилга захиалгын үйлчлэгээтэй нэмэт интерьерийн зөвлөгөө өгнө. Үйлчлэгээ үзүүлнэ. Тэгэхээр магадгүй ингээд интерьерийн үйлчлэгийг аваад тавилгаа захиалчиж болно. Эсвэл зүгээр манайх ийм одоо метр квадрат дээр те ийм ингээд буудангаа хайж байна. Ингээд ийм хантай, ийм шалтай гэж зураг үзүүлэх ч юм уу энэ үйлчлэгийг авах боломжтой. Магадгүй нэг дихээсээ ингээд нэг тийм өрөөндө тохирохгүй юм авахгүйгээр энэ тэн таарна гэдэг ийм үйлчлэгийг давхар үзүүлээд өгөх 17 жилийн туршлагатай гэдэг байгаа шүү дээ. За баярлалаа Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. За манайхан энэ хоёр тал болцсон уу? За бүгд л нэг талтай байгаа юм шиг байна. Хэрсүү ихт суураж байна. Өгсөн манай Роналдогоо сарим утал залуу байна шүү дээ. За ихтэй мэдээж хэрэг хөл бөмбөг сонирхдаггүй хүмүүсээ бол Bellingham гэдэг нэрийг тогтоогоод авах үед илүүдгүй яг тэгвэл тун удахгүй мэдээж хэрэг дэлхийн хэмжээнд яригдах хэмжээний залуу юм супер тоглож байгаа. Царайлаг сайхан болохоор л дүүд болдго юм. Ер нь хөөрхөн хүүхнийг хатаархсан эмэгтэй өөрийн болгож чадаагүй 92 л дүүж яриг гаргаж байгаа штэ гэсэн маань. За хөөрхөн хүүхэнтэй үерхэж байгаа залуучууд атаархаж байгаамаа гэсэн байна. За гихмэчлэн за энэ хөөрхий бүсгүүч нь бас их л одоо цахим бүлэдэл дээрлэхэлтэнд бүрдээд байгаа тийм л юм байна л та. Тэгээд ялтчихгүй бас хэцүү байдаг бах. Дараагийн мэдээлэл рүү бүгдээр орно. Америк нэгдсэн улсад ийм хайлт тэргүүлж эхэлсэн байна. За FBI phishing гэдэг, smishing гэдэг бас нэр томьёо тэргүүлсэн байна. За энэ бол одоо яг 100,000 хайлттайгаар FBI warning smishing texts гэдэг хайлт өчигдөр 23 цагийн одоо өмнөөс одоо трендлж эхэлсэн байна. За энэ трендээр бол одоо хөл бөмбөгийн дараахан орох тэргүүн тренд гэж хэлж болно. За энэнийг ямар учиртай юм одоо FBI буюу холбооны мөрдөх товчоо штэ. Үүнтэй холбоотой ямар асуудал үүссэн бэ гэсэн чинь Америкчуудад маш ихээр мессеж ирээд байгаа юм байна.
ерөөсөн маш их хэмжээгээр ингээ мессеж ирээд за тэр мессежүүдийг смишинг мессеж гэж нэрлэж байна. Смишинг буюу одоо манай монголчууд ч гэсэн яг мэдээд авч чад ерөөсөө илүүдэхгүй юм аюултай юм байна. Смишинг буюу текст дотор таны ингээд дарангууд энэ текст рүү мессеж ирэнгүүт нь мессеж дотор нь дарангууд нь таны одоо утасны дотор одоо юу суулгаж байна. Одоо програм суулгаж, нууц програм. За ингээд одоо яах вэ гэхээр таны одоо банкны ирэх одоо олон одоо тийм нууц эрхүүд чинь мэдээллийг дамжуулаад таны одоо банкыг одоо аккаунтыг булаах боломжтой ийм одоо ажиллагаа довтлогоо гэж үздэг байгаа юм байна. Keylogger юм ба шүү дээ. Ерөнхийдөө дарсан товчлуурнууд дээр бичигдсэн үгийг ингээд өөр нэг компьютер дээр хуулаад авж байгаа тийм маркийн програм юм уу? Тэгэхээр одоо өөрийнх нь одоо банкны одоо миний жишээ нь банкны эрхийг мэдчих юм бол энэ чинь данснаас нь ийшээ тийш юм гаргаж чинь маш аюултай бас ийм үед бүгд амьдарч байгаа. Тэгэд энэ 10,000 төрлийн доменоос ийм смишинг зэрэг явуулаад байна гэж 10,000 газраас. Ихэнх нь албаны мөрдөх төвчнийхэн хятадуудаас гаралтай байх магадaltaй гэж энэ одоо Forbes дээр мэдээлсэн байна. За тэгээд хэрвээ ийм одоо юу ирвэл смишинг буюу мессеж ноото юм шиг санагдсан мессежүүл шууд устгаарай гэсэн байна. Шууд устгаарай гэсэн зөвлөгөө албаны мөрдөх төвчнийхэн гаргасан байна. Тэгэхээр манад ч бас хаяа чамд тийм дуудлага гинт минь орж ирдэг үү? Над л бас хаяа тийм дуудлага. Намайг нөгөө ааш мутаг мэдэрдэм баг. Ерөөсөө тийм дуудлага авдагчгүй. Энэ яг найруулагчийн дунд ингээд зураг өгсөн байна л да. Энийг би сая уншлаа. Одоо жишээд ингээд таны одоо юу гэх юм автомашины одоо ямар нэгэн төлбөр чинь гарсан байна. Тэгээд илүү нэмэлт төлбөр гарахгүй тулд яг одоо гарчаад байгаа $699 төлнө гэд тэ ийм ингээд тэгээд доор нь линк байна л да. Тэрэн дээр нь дарангуй тэгэл програм автоматар суугаад за би магадгүй ингээд хүнлүү ингээд янз бүрийн ингээд мессеж үчих юм бол тэр маань хүртэл ингээд тэр хин нэг хүний компьютер дээр хуулагдаа явж байгаа юм шүү дээ тийм утсан дотор нь янз янзын нөгөө одоо вирус маягийн юм суучна гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ ч одоо яг манайхаар зөвлөх юм бол таны одоо торгуул 20,000 төгрөг гарсан байна. Одоо яаралтай төлөхгүй бол энэ төлбөр чинь 100,000 болох гээд байна. Торгуул чинь 100,000 болох гээд байна гэнгүүт хүмүүс сандраад тэрэн нэр би 20,000 төгрөг төлсөн шүү дээ гэдээ дараал ороод орхон нэрэл тэгээд мэдгүй хүмүүс мэдчихэхгүй бол нэрэн бас янзын одоо санаачилсан байгаа шүү. Яг албан юм шиг газраас шууд ингээ мессеж идээд нөгөөдөл нь тэгсэн чинь өөрийнх нь нөгөө аккаунтыг хулгайлж авах тийм зорилготой аккаунт. Одоо Facebook дээр бас тиймэрхүү мессеж их явд юм шиг байгаа шүү. Хүмүүс тэгээд мессеж ирээд байдаг албан ёсны нэг тийм үг хэллэгтэй ч юм уу те. Тэрэн дээр нь хүмүүс линкэн дээр нь дараад оронгууд бас мэдээлэл алдсан тухай ингээд Монголд бас гарсан гэл тиймэрхүү мэдээлэлүүд яваадсан. Харин тий. За тэгэхээр бас иймэрхүү асуудал Америк нэгдсэн улс бүр Америкчууд тэр чигээрээ бүр энэ асуудлыг сонирхоод одоо яг трендлээд одоо гарч байгаа юм. За мэдээж хэрэг Америк нэгдсэн улсын иргэдийг залилж байгаа бол одоо Монгол руу ч бас ийм олноороо яахыг бол үгүйсэхгүй мессеж смишинг за дуудлагууд ирэхийг үгүйсэхгүй тийм учраас маш болгоомжтой байхыг санал болгоё. Ойр дотны хүмүүст бас сануулаараа эвгүй шүү дээ энэ чинь мэдхгүйгээд одоо тэгэл мэдгүй хэдэн сая төгрөг данснаас гарчдаг яаж чадахгүй болвол бас тэгэл өөлөх хэцүү байх зүйл болох нь тэ. Тэг магадгүй нэгдсэн улсуудын хамаатан садан найз нөхдөнд байгаа бол бас энийг бас анхааруулж хэлбэл тэ. За Солонгос тийм voice phishing амар их юм бэлээ гэсэн мэн хэрсүү их суураа гэсэн байна. За Эрхэн Баяр Сүхбат хакерийн халдлага линк болмоо гэсэн байна. За манад ч гэсэн байна лээ гэж Баццэг гэрлээ хэлсэн байна шүү. За одоо дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл бол нөгөө хоёлаа заа 2 сарын хавцаа ярьлуу да. Реалити шоуны хамгийн драмтай оролцогч гэдэг яг чи дуудаад ярьжсэн нэг тийм Montoya por favor гэдэг тийм мэдээ. Бүр яг тэр хайлтан бүр хідэн уус төлөө зэрэгцээд тэргүүлж эхэлсэн сэдв тэ. За спанчууд хизээнээсээ нөгөө халуун цустай арт түмэн гэдгээр алдартай тийм үү. Бүр нэг тийм сусна буцлаа явж идэв байш. За тэгсэн чинь одоо энэ Temptation Island буюу одоо юу гэх нөгөө одоо энийг юу гэж монголоор хэлмээр юм бэ? Догтлолын арал. За арай наа чинь биш шүү. Догтлолын гинэ. За орцсон шүү сая. За заримсан Temptation Island гэдэг яг одоо энэ шоу маань
одоо үргэлжлээд ер нь дууссан юм байна. Төгсгөл нь хийгдээд. За Тэнгууд мэдээж нөгөө нэг яг энэ одоо шоу 2001 онд анх Америк нэгдсэн улсын Fox суваг дээр заяа. Тэгээд дараа нь Америк нэгдсэн улсын USA Network гэх суваг дээр ингээд нээлттэй хийгээд тухайн үед Холливуудын жүжигчин Марк Wahlberg гэдэг одоо лаг жүжигчин байдэн штэ. Тэр жүжигчин хөтлөгчөөр нь ажиллаж байсан. Жохон өөрөө нэг тийм олонний нэг одоо Аз зэрэглийн жүжигчин болоогүй байх үедээ. Тийм баха. Марк Wahlberg гэж аим шүү. За тэгсэн чинь одоо болохоор энэ шоу чинь ингээд нөгөө нэг дэлхийн ингээд олон орнуудад за Аргентин, Бразил, Франц, Итали, Испани гэдэг ингээд энэ олон орнуудад латин цуснуудад тийм ихэвчлэн нэг тийм халуун төрлийн хүмүүс байгаа. Яваад байна тийм. За энэ шоунд дэр тэгээд өмнө ингээд ариун бит хоёроос ярьжсэн. За хоорондоо нэг жоохон тэгээ таарамжгүй байгаа ч юм шүү те салчих гад байгаа тийм хосуудыг энэ шоунд дэр авчирна. Гэхдээ эрэгтэй нэг талтай, эмэгтэй нэг талтай ингээд тустай гэдэг тийм том хаусуудад амьдраад за тэгээд ингээд одоо хоорондоо тэр ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүс яг нэг хостойгоо биш өөр хүмүүстэй ингээд учир ургуулах тийм эрхэнд бүрэн нээлттэй. Магадгүй яг энэ шоуны ингээд утга учир нь ингээд дэрэгчин байгаа тэр олон тачаангуу гоё юм сэтгэл татсан хүмүүсийн хажуугаар тань та хоёрын сэтгэлчээ үний юм уу гэдгийг нотолдог шоу л гэдэг байгаа шүү дээ. Зүгээр салах зорилттой юм шүү. Эцсийн бүлэгт бүх хүн сална гэж. Бүх сална. Угаасаа салах гэдэг нь ерөөсө хурцах процесс юм. За тэгсэн чинь Montoya por favor гэдэг энэ нэг тренд дээр энэ залуу орж ирээд ингээд дэлхийд даяар энэ шоу дахиж анхаарлын төвд орсон. Өнөөдөр ягаад ингээд тренд дээр энэ хүний нэр дахиад гараад ирсэн бэ гэсэн чинь одоо нөгөө залуу маань ингээд те найз бүсгүй Анита гэдэг бүсгүйгээ өөр залуутай орон дотор маш дотонд байгааг хараад ойрлоод гүүгээ те цамцаа уурж тастаад далайн эргийн илс авч цацаад гүүгээ те бөө юм болсон. Тэгсэн чинь одоо нөгөө тренд дээр за энэ шоу дууслаа энэ хоёр одоо те нөгөө үерхэж байгаа хിവэрэ юм уу гэдэг хайлт ороод ирсэн. Яг зөв. Тэгээ яасан бол нэрээ би амар инвестор болсон. За чи юу гэж бодож байна? Энэ хоёр маань яасан бол тэгээд нэрнгээс амар хизээ зэн тайлбарлсан юм шиг санаа зовцсон сууж байна. За чи юу гэж бодож байна? Би чамаас ингэ таамаглаж амар байна л да. Би бол бүгд л салдаг гэж. Аригууны энэ бараг титэм үг юм шүү. Хизээ нэг энэ чинь миний хашээ. Нөгөө нэг ютуберийн алдартай ютубер шүү дээ. Японд тийм тэрний хэлдэг. Бүгд л салдаг гэдэг. За. Хин ч хэлээд за нэрийг санахгүй мэдж байгаа юм байл бичээрэй. За Анита гэдэг энэ бүсгүй маань Испани одоо хэвлэлүүдэд за өнөөдөр ингээ бит хоёр хамт байхгүй байгаа. Ерөнхийдөө бол салсан. За. Тэгээд одоо тухайн шоуун дээр ингэж эргэж уулзснаас хойш бит хоёр ингээ хоорондоо холбоо барьсан. За сайн ч юм байна, муу ч юм байна. Гэхдээ бит хоёр бие биендээ үнэхээр хайртай гэдгээ мэднэ. Гэхдээ харилцаа маань ямар нэгэн байдлаар эрүүл үргэлжлэх боломжгүй болцоод байгаа болохоор хамтдаа байж чадахгүй байна гэдэг ийм мэдээлэл хийгээд энэ хоёр маань одоо салсан гэдгийг альбан ёсоор зарласан чинь Montoya por favor гэдэг үг нь одоо ингээ тренд дээр ороод ирж. За тэр. Тэгжил гэдэг өөр хүлээж. За тэр би бүр маш төвчээртэй хүлээж хагаад хэлээгүй юу? Би хэлсэн шүү дээ. Энд ямар гоё залуу байсан те. Тийм тэр залуу нь бол бас тэр зүгээр би ингэж бодсон шүү дээ. Шоу юм болоо гой биеэл харуулах гэж бодлоо маяг л самсан зөөрч урсан юм. Би нөгөө ойрлж уйлаад тахаар нь ерөөсө залууг нэг тийм залуу гэж хараагүй байхгүй юу? Тийм тэгж уйлж байгаа болохоор жоохон суух харагдаад. Үгүй яг одоо эргээд ингээд сингл болсон шал өөр харагдаж. Йоо за тиймээ сингл болонгуудаа илүү царайлах харагдаж идэх юм ааш. Мэдгүй бас магадгүй шүү дээ гээд. За дэлхийд даяараас хүмүүсийн анхаарлыг татчих чадж байгаа одоо нэвтрүүлэг ба штэ тий. За Montoya гэдэг энэ залуугийн ингээд за энэ мэдээлэл энэ хүрээд ингээд би зүгээр энийг өмнө хоёлоо ярьсан болохоор гялс ингээд дурдаад өнгөрөе гэж бодож татаж оруулж ирсэн. За би үргэлжлүүлээд нэг өөр нэг мэдээлэл хүргэх гэж байгаа. За одоо ингээд нөгөө нэг трендүүдэд яг энэ бүсгүй одоо Sudiksha Konanki гэдэг нэр маш их орж ирсэн. Сүүлийн бараг 3-4 хоног ороод ирсэн үү? Тийм, дээгүүр явжсэн. Дахин орж ирээд дараад нэг энэтхэг ингээд нэг бүсгүй зураг бол байгаадсан. За тэгээд энэ Яманы маханд ингээд нөө чанагдаж арай дуусаагүй байна да гэдэг утгаар нь дуудахгүй байгаадсан л та. За тэгсэн чинь яг одоо би болохоор CNN.com дээр гарсан мэдээлэл ингээд дэлгэцэн сууж байна. За юу болсон бэ? Энэ ягаад энэ энэтхэг бүсгүйнэр дахин ингээд нөгөө нэг юугаар орж трендээр орж ирээд байгаа юм бэ гэдэг тухай би ярьж өгье заяа. За 3 сарын 6-ны өдөр за Доминиканы бүгд найрамдах улсад одоо амарч зугаалж явсан энэ 20 настай Sudiksha Konanki гэдэг энэ энэтхэг гаралтай. Гэхдээ Америкийн иргэн энэ бүсгүй сургаггүй алах болсон. Тийм. Энэ амар хөөрхөн охин байсан байлээ шүү дээ зургийг харуулад байгаа. Айгүй хөөрхөн охин бааз. Харин тийм. За тэгээ сургаггүй алга болохтой ингээд нөө далайн ирэг дээрээс одоо тэр одоо аялал зугаалгын ингээд яг ингээд төв цэг болсон Punta Cana гэдэг энэ одоо хотын далайн ирэг дээр байж байгаа л хайцсан бүүм
хүч сургаггүй алга болсон. За. За тэгээд мэдээд энэ хүн ч одоо өөр Америк нэгдсэн улсын иргэн заяа. Одоо Питтсбургийн их сургуульд сурдаг оюутан гэж байгаа байхгүй 20 настай. Тэгээд нэмээд энэтхэг гаралтай. Тэнгүүт энэ бүсгүй ингээд нөгөө нэг одоо юу гэхээр иргэн тойрныхын тэр ингээд бүсгүүтэй тохиолдсон үйл явдлуудад Америк болон энэтхэг улсууд ингээд шууд ингээд оролцоод эхэлсэн. Мэдээж одоо Доминиканы бүгд найрамд хулсад ингээд нөгөө аврагчд, хайгчдээ ингээд далайн усанд заяа нэмээд газраар бүсгүй хайсараа 3 сарын 6-наас хойш гэвчиг ингээд ямар ч уул мөр байхгүй бүсгүй хайцсан тодорхойгүй хин нэг хүний одоо хохирогч болсон юм уу эсвэл далайн усан далайн төрлөخت ингээд татагдаад ингээд цаашгаа явцсан гэдэг нь мэдэгдэхгүй байгаа болохоор ингээд одоо бүх төрлийн ингээд одоо бүр энэ дээр заяа Доминиканы бүгд найрамд хулсын ерөнхийлөгч Луис Абинедар гэдэг хүн бүр хэвлэлийн баг хурал хийсэн гэд бодлоо. Үгүй харин тийм би одоо энэ бас яг 7 хоногийн өмнө бас яг энэ Сүдикшаа гэдэг нэр трендэнд орж ирээд байсан. Бүр тэргуунд орж ирээд байсан. Тэгээ би бүр гайхаад энэ яг хүн алга болдог маш хэцүү асуудал. Гэхдээ яагаад ганц энэ охины төлөө одоо энтгийн засгийн газар, Америкийн засгийн газар, дээрээс нь Доминиканы баталгаа хамгаалах яам бүгд энэ нэг охины төлөө ингээд ийм том одоо зохион байгуулалт болгож чадаад надаа энэ тэг яагаад хүмүүс ингэж их сонирхоод байгаа. Ерөөсөө тийм ойлгомжтой санагдаагүй чамд ойлгомжтой санагдсан уу? Тэг яагаад ингээд нэг ийм анхаарал татаад байгаа бол бид тэрийг ойлгоогүй болох тухайн үед яриаг үлдээ. Тэр гарц марцсан л би яриаг үлдээ одоо чи яригсан очиж саях чинь. За Доминиканы бүгд найрамд хулсын одоо ингээд ерөнхийлөгч чинь те одоо хэлж байгаа байхгүй. За манайх бол тийм үү жилдээ 11 сая ингээд жуулчин хүлээж авдаг улсаа. Маш их хооз. Тэгэхээр ингээд энэ үед тийм үү бид нар ингээд жуулчдад хамгийн ингээд те аюулгүй ая тухтай юм аяллыг санал болгодгоор ингээд алдартай Карибын тэнгисийн орон штэ энэ ч одоо цаг агаараа өвдөж гисэн маш их тааламжтай тухтай ийм улс. За тэгэнгүүт одоо энэ бүсгүй алга болсон үйл явдал бол манай улсын тийм үү гадаад олон улс дахь нэр хүндэд нэгдүгürt ингээд яг энэ хүн бол нөлөөлж байгаа гэж хэлээгүй шүү. Гэтэ нөгөө өөрийнх нь ингээд хэлсэн үгээр ингээд далд санаа нь болохоор мэдээж энэ хүн чинь ингээд тогтмол тийм үү энэ улс чинь жуулчин авдаг улс болохоор өөрсдийнхөө ингээд нэр хүндийг бас бодоод байна. За Америк нэгдсэн улсын зүгээс болохоор одоо яг энэ дээр би албан ёсны мэдээлэл байхгүй байгаа ч гэсэн бүхэл бүтэн тийм улсынх нь иргэний хувьд одоо нөгөө ууланд ингээд те иргэн төөрөхөд араас нь улс нь хөрөнгө гаргаж чанагдаж ингээл те нэг улсын иргэн багагийн ингээд нэг тийм гой мэдрэмж штэ. Яг энэ утгаар нь ингээд араас нь ингээд одоо хайж байгаа бол энэтхийн хувьд угаасаа те энэтгэд ингээд төрөөд өссөн эцэг ихтэй ийм хүний хүүхэд болохоор тэгээд ялчгүй ингээд оролцоо тэгээд 20 настай залуу бүсгүй болохоор бас их чухал ач холбогдол өгөх шиг байна л да. Харин тийм би одоо бас л нөгөө яг энэ нөгөө Доминикан тийм аюулгүй байсан болохоор маш онцгой тохиолдсон болохоор байж магадгүй. Хаяа ийм тохиолдол гардаг штэ тий. Гэхдээ 3 улсын засгийн газар нийлж хагаад ингээд хайлтыг хийгээд бүгд ингээд анхаарлын төвд орно гэдэг бол бас онцгой үзэгдэл баг тий. Тийм ер нь бол сүүлийн хэдэн өдрийн туршийн төсгөө бол ингээд тренд дээр явж штэ нэр нь л. За дараагийн сэдвийг бүгдээрээ ярьцгаана. За хамтран ажиллагчид танилцуулаад яриулах зүгээр юм байна. За манай Hot Topics нэвтрүүлэгт ад жаргалаа хуваалцсан өрөөтэй Жүр үр бэкри хамтран ажиллаж байна. За 3 сарын 18-ны өдөр чинь ингээд монголчууд ингээд нэг тийм хуваагаад идэв штэ. За ингээд чи зэрэгт явсан юм уу яваагүй гэх мэтэр нэг жоохон тийм нэг одоо нэг жоохон одоо харамч хүмүүсийн үнцэг байгаадах шиг гэдэг юм аа. 3 сарын 8-нд нь баярлаагүй юм шиг. Тэгэхээр 3 сарын 18-ны өдөр бол монголчууд те зөвхөн цэргийн баяр бус эрчүүдийн баяр гэж тэмдэглээд аав ах дүүс эр нөхөр за тэгээ ажлын газар эрчүүдээ баярлуулдаг. Бид нар чинь 18-нд та нарт бүр үнэхээр том сюрприз бэлтгэсэн байгаа шүү. Оо ямар амар. За тэгэхээр ингээд энэ жил ингээд Жүр үр бол ингээд Монголын бүр ингээд те брэнд урдаа барих одоо Белоны талах нарийн Белоны ингээд үйлдвэр штэ. За тэгээд цэргийн баярт зориулсан 3 загвар гаргасан. Тэгэхээр ингээд 3 загвар нь аягүй хөөрхөн 3 загварын нэг нь надад их таалагдж байгаа. Би ч аммаар цэргийн баяр гэхгүй. Тэгээд бас хүссэн загвараараа захиалгаа өгөөд авах боломжтой байна. Энэ зургууд нь ямар хөөрхөн юм бэ те. Харин тийм байгааз. Нэг нь төлөө гэж нөгөөх нь аавтай хайртай гэсэн маш гоё. Аавдтай өгч болох гоё торт байгаа юм байна. За нөгөөхөн дээр ир цэргийн баярын мэнд хүргээгээд AK-47 шууд ингээд хэдбэрээр тортон дээр тавьчих. Энэ бас их гоё цаг өрөө те. Төлөө гэдэг ингээд нөгөө хоёр шар хайр ингээд нөгөө тулгаж байгаа. Бороо өгч юм шүү те. Энэ бол надад их таалагдсан би тонахгүй. Бороо өгч болох бас юм янз янзын гоё юм загвартай юунууд гаргаж байгаа юм те. Тортууд. Жүр үр бол одоо Монголын топ аж ахуйн нэгж 5 жил дараалан шалгарсан.
хамгийн сүүлд 34 ч гэсэн ийм бүр багасаа маш олон жил өөхгүй энэ одоо үндэсний үйлдвэрлэл хийж явж байгаа гайхамшигтай компани. Зас бүр багтахгүй байх аргагүй үнэхээр гайхамшигтай компани те. Манай ээж ч одоо баяраар ингээл нөгөө би чинь яг уу тэг нэг жоохон ач холбогдолгүй болохоор ингээд хаасайгүй ингээд таарсан билүү барьж ороод загнуулсан заяа. Тэгмүүд жүр үр авсангүй гэдэг штэ намайг. Тийм. Тийм үү. Тэгдэж штэ. Бүх хэрэглэгчтэй хурж ажиллахын тулд 36 салбарт одоо ажиллаж байгаа юм байна. За хамгийн ойрхон салбарт та ороод жүр үрийн бүтээгдэхүүнүүд үнэхээр амттай санагддаг. Манайх бол байнга л жүр үр ер нь хөдөлж авдаг. Тэгэхээр бейкери, талах нарийн боо, махан бүтээгдэхүүн, уух зүйлс зэрэг 182 гаруй төрлийн бүтээгдэхүүн бас сонголттой. 1200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа хямд үнийн бодлого баримталдаг энэ байгууллага нь MNS 17.25 2018 гэсэн стандартын шаардлага буюу олон улсын стандартын шаардлагыг хангадаг юм байна. ISO сорилтын чанар болон шалгалт тохируулгын лабораторийн чадварт тавих ерөнхий шаардлага гэсэн юм стандартыг хангадаг юм байна. Тэгэхээр Facebook дээр болохоор жүр үр бэкери гэдэг англиар бичээд эсвэл монголоор жүр үр бэкери гэдэг бичингүүд шууд ингээ Facebook пэйж нь гараад ирнэ. Харин утсаар нь лавлаад ч юм уу захиалга өгөхийг хүсэх юм бол 74 55 55 74 55 55. За та бүхэн жүр үр гээд заавал юу л ороод Facebook-т нь ороод энэ тортнуудын загваруудтай танилцсараа үнэхээр хөөрхөн юм байна. Манай нэвтрүүлэгт ад жаргалаа хуваалцсан өрөөтэй жүр үр бэкери хамтран ажиллаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэдэв бол Sarah McBride гэдэг хайлт Америк нэгдсэн улсад дээгүр өчигдөр тэргүүлж исэн. За одоо хэдэд явж байна. Ер нь бол тэргүүлж явж байгаа ийм одоо хайлт байна. Тэгээд энэ Sarah McBride гэж ямар учиртай ингэ сонирхсан чинь ингэсэн юм байна. Энэ одоо конгрессийн хамгийн анхны нээлттэй трансгендер гишүүн юм байна. Конгрессийн гишүүн. За. Нээлттэй трансгендер. За тэгээд эрэгтэй байжгаад эмэгтэй болсон. За ийм бүсгүй конгрессийн хурал дээр бүгд найрамдах намын нэгэн гишүүн дуудахдаа ноён Sarah McBride гэж дуудчихж байгаа. Ноён McBride гэж дуудсан. За тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь юуны ардсан намынхны төлөөлөгч та яг юу гэд хэлчих вэ гэд хэлсэн чинь би нүүдх нь яг юу бүр хэлснэ ч ойлгохгүй. Ноён McBride гэсэн чинь танд ерөөсөө тийм хүн чанар гэж байна уу? Та наадах одоо тантай бол бүр ярилцах арга алга. Та энэ хүнийг яг дуудах стогоор нь дууд гэсэн чинь за хурал дууслаа. Хурал завсарлаа гэд зарцсан. Өөрөөр хэлбэл энэ нөгөө Sarah McBride гэдэг хүнийг одоо ноён гэж дуудах ёстой юу эсвэл хаттай гэж дуудах ёстой гэдэг дээр нь ингээд асуудал үүснээс болоод одоо яг энэ Америкт хамгийн эмзэг байгаа хоёр хуваагдаад байгаа сэдв буцаал эргээл анхаарлын төвд орж ирсэн юм байна. Энд гэхдээ сая найруулагч зургийг өглөө одоо чи надад энэ хүнийг ингээд трансгендер гэж хэлэхгүй бол би хизээ чинь хүнийг эрэгтэй хүн гэж байсан гэж харахгүй юм байна. Яг үнэ гэхэд дөнгөс найруулагчны ганцаараа ингээд зогсож байгаа нэг тийм инээмсэглсэн зургийг өгсөн байсан. За тэгээд энэс бол Sarah McBride гэдэг өөрөө бол хөрх яг тэр хуралдаан дээр чив чимээг өгөөжсэн өмөрж дуурсан ардсан намын одоо хурлын бас төлөөлөгч нь өмөрөө та энэ хүнийг яг дуудах стогон дуудаа гэд. За магадгүй одоо бүгд найрамдах намаас санаатай юм уу санаагүй юм мэдэхгүй байна. Гэхдээ энэ хүнийг дуудахдаа ноён гэд дуудсан. Дахиад тодруулахыг хүсэл дахиад ноён гэж дуудсан. Санаатай юу, санаагүй юу магадгүй мэдээж хэрэг энэ хүн өөрөө нэгд хүүсээ солиулсан юм чинь хатгтал гэж дуудуулахыг хүсэн те. Тэнгүүд ноён гэд дуудаад байгаа нь санаатай юм шигээр ийм хоёр намын хоорондох юм мөргөлдөн болсон гэх юм. Албаар юм шиг тий. Одоо чи ингээ хардаа энэ зургийг харангууд ингээ тэр гар мар нь ингээ нэг тийм иршүүд харагдахгүй л байна л да надад. Эрэгтэй хүн чинь нэг тийм хүдэр бадар байдаг шүү дээ. Тэгэхэд энэ хүний гар бол нэг тийм иршүүд харагдахгүй байна. Тэгээ царай маран жоохон том нүртэйгээс бусдаар бол надад нэг тийм энэ чи эрэгтэй хүн байна гэх тийм бодол бол төрхөөргүй л юм байна. Үнийг хэлэхэд. За хоёр тал болж алалцаж байгаа юм байна да гэсэн байна. Надад бол яг ерөнхий нөгөө нэг тийм мэдгүй яг эрэгтэй гэд мэдчингүүтэн гэдэг юм уу нэг тийм дүр байх шиг л надад санагдчихэ л та. Гэхдээ гар мар нь бол ялцчгүй л эмгтээлэг юм аа. За дараагийн мэдээгээ дургуулаа. За дараагийн мэдээлэл Rosie O'Donnell гэдэг ийм комедиан одоо инэдмийн жүжигчин эмэгтэйтэй холбоотой энэ хайлт орж ирсэн. За энэ ч одоо би Германы тренд дээрээс барьж авсан. Хоёрдугаар нүрнээс нь. Тэгсэн чинь ингээд өргөжлүүлээд Их Британд байлээ. За тэгээд Ирландад байлээ нэр нь.
Тэгэхээр ингээд одоо Европын 3 орнд энэ Rovsi удаа л дэгвийн бүсгүйдтэй нэрээ харахад нэрээ би эрэхтэн өнгөж харахгүй байна. Яг үнийг хэлээд сая ингэсэн зургийг гарсан байхгүй инээцээ. Харж амсаж. Амцсангүй. Надаас илүү эмгтээлэг юм байна гэж чулуун бодловсонд орж битсэн байна. За тэгэхээр Rovsi O'Donnell бол бид нар ингээ харах юм бол магадгүй таньж магадгүй ингээд нэгдүгээр нь чинь комедиан хийгээд ток шоу хийхээс гадна бас ингээд одоо наадмуудыг ингээд хөтлөөд идэг гэх юм уу? Авард судал гэж хэлэх гээд миний бүр амсаа ивэлсэнгүү. За тэгсэн чинь Rovsi O'Donnell яагаад ингээд тренд дээр ороод ирсэн бэ гэд орсон чинь Трампын засаглал эхэлснээс хойш Америкаас нүүж байгаа дараагийн алдартай болжээ гэдэг ийм утгаар ороод ирсэн. За Герман руу нүүсэн юм байна шүү дээ, тий? Үгүй Ирланд руу нүүсэн. Тэгээ Германд гарч ирээд байгаа юм шүү дээ, тий? Тэнгүүд нөгөө Европын орнуудаас сонирхолтой шиг байна л да. За ингээд Rovsi O'Donnell ингээд одоо O'Donnell ч угаасаа л Ирланд нэрлэлтэй угаасаа гэхээр тий. Тэгсэн чинь би түрүү ингээд өөрийнх нь нөгөө нэг одоо хувийнх нь мэдээллийг хайж үзсэн чинь ээж нөрөө Ирланд гаралтай юм байна. За. Тэгэхээр одоо энэ ингээд 62 настай жүжигчин ингээд комедиан бүсгүйн хувьд 1 сарын 15-нд гэж байгаа байхгүй юу? Бүр Трампын тангараг өргөх ёслоос өмнө гэсэн үг л юм ч тоо. Бараг тийм 1 сарын 24 гэсэн санагдана л та. Тэгэхээр ингээд шууд ингээд нөгөө ял байгуулсан гэдгийг тодорхой болоо. За ингээд тангарага өргөхөөс өмнө ямар ч сан энэ Америк нэгдсэн улсаас бид нар зайлна гэсээр хагаад зайлсаа ингээд 1 сарын 15-нд Ирландд ирсэн би ингээд үнэхээр аж жаргалтай байна. Энтхийн хүмүүс нь их одоо маш их ингээд хайр халамжтай юм, зөөлөн сайхан сэтгэлтэй юм. Тэгээ Ирландд ирсэндээ би их талархаж байна гэд мэдээлэл хийсэн. За тэгсэн чинь Rovsi O'Donnell гэдэг энэ бүсгүй ингээд нүүсэн тухай ингээд мэдээлэл цацагдсны дараагаар одоо энэний өмнө алдар Titanic, Avatar киноны одоо найруулагч алдар Джеймс Кэмерон бас нүүсэн тухай ингээд тий. Тийм үү. Бас ингээд Америкаас ингээд иргэжлээ солисон юм ба шүү дээ. Америкаас ингээд би зайлнаа гэд одоо тэр чинь солиагүй зүгээр нүүцэн. Шинэ Зеланд руу нүүгээд. За. Тэгээ Шинэ Зеландад ингээд ерөөсө одоо Дональд Трампын ингээд 2 дахь бүрэн эрхэхийн хугацааны үеэр ямар ч сан Америк нэгдсэн улсаж баг дахиж хөл тавихгүй ухааны юм яриад нүүсэн юм байна. За. Тэгсэн чинь нэмээд одоо Ellen DeGeneres гэдэг энэ ток шоуны хөтлөгч нь манайхын Real Eater-ыг бол харж л байсан баг. Ellen DeGeneres гэдэг бас энэ нөгөө цэхэр нүдтэй, богино шар үстэй энэ эмэгтэй бас одоо найз бүсгүйхээ хамт бас л ингэж нүүсэн. Тэгснээ бүр ингэж байгаа байхгүй. Би одоо Америк нэгдсэн улсаас нүүсэн тий. Англид ирээд маш сайхан амьдарж байна. Америк нэгдсэн улс руу би хизээч эргэж очихгүй гэдэг ийм мэдээлэл хийгээд. Тэгээ одоо яшин Дональд Трамп ингэж одуудыг их үргээгээд байгаа юм уу да. Ер нь бол чинь угаасаа нөө Дональд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж яхад нь хэрвээ Трамп гарах юм бол би Америкаас зайлна гэд. Маш том нэрүүд дурддагсан сан чинь ихэнх нь үлдсэн чимээгүй болсон санаад. Тэр дунд ч одоо баг Taylor Swift-ний бүгд л байсан санаад байна гэх санааг бол. Тэгээ яг ихэнх нь бол зөвхөн чимээгүй болсон. Яг бодитойгоор нүүсэн хүмүүс нь одоо ингэж нүүж эхэлж байгаанууд нь энэ Джеймс Кэмерон, Rovsi O'Donnell эднүс юм байна шүү дээ. За Трампгүй одоо мэдээ байхгүй. Өдөр гарахнуудэ гэсэн чинь ороод ирлээ. Тэгжээш эрхэн баяр сухат хэцүү яаж зүгээр байх уу Трамп гэл ороод ирж байна шүү гинэ. Яс тийм нийтийн анхаарлыг татаж чадж байгаа шүү. За дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээрээ орно. За энэ бол Пакистантай холбоотой юм байна. За Пакистанд за энэ BBC дээр маш том мэдээлэл гарсан байсан. Пакистанд аимшигт үйл явдал болоод байгаа юм байна л да. Пакистанд энэ Балучистан гэдэг ийм мууч байдаг. Балучистаны одоо чөлөөллийн арим гэдэг ийм одоо энийг бол Их Британи, Америк нэгдсэн улс Пакистан террорист байгууллага гэж үздэг юм байна. За энэ байгууллагын яасан бэ гэхээр юу барьцаалсан? Төмөр замын одоо вагон барьцаалсан. За вагон барьцаалаад тэр нь 450 хүнтэй одоо 440 хүн явж ирсэн юм байна шүү. Ийм вагон барьцсан. Энэ 440 барьцаалсан вагон дотор нь байсан хүмүүс нь дандаа цэргийн 100 гаруй хүмүүс нь цэргийн одоо Пакистаны цэргийн албаныхан байсан вагоныг нь баривчлаад тэгэхэд өөрийн улс төрийн хоригдлуудыг 48 цагийн дотор суллаа гэдэг ийм шаардлага тавиад нэлээд хурцдал байдалтай. Балучистан гэдэг бол тусгаарлах сонирхолтой тийм юм байна л да. За тэгээд тэднээс нь одоо өөрсдийн Балучистаны том цэргийн удирдагчдыг одоо шоронд оруулсан байгааг сул гэдэг шаардлага тавиад тэгээд уг нь хилцээр явах байтал шал өөр байдлаар одоо асуудал иргэсэн байна. Яасан гэхээр шууд галт мөргөлдөн болсон. Бүрөө шууд буудалцаад эхэлсэн. За ингээд Пакистаны одоо арим юу гэж мэдээлсэн бэхээр 300 гаруй одоо хүмүүсийг суллаа гэсэн. Тэгэхээр та нар ингээд анхаарч бол 440 хүнийг барьцаалсан чинь 300 хүнийг суллаа гэдэг чинь
ерөөсөө үлдсэн хүмүүс магадгүй үргэлдээд баахан галт зэвс мөргөлдөн болоод дууссан гэсэн үг байна. Аимшигтай үйл явдал болсон юм билээ. За тэгээ яг өөрсдийн албан ёсоор мэдээлж байгаагаар бол барьж авахаас өмнө 21 хүмүүсийг нь одоо буудаж хороосон байсан. Тэгээд үлдсэн нь одоо мэдгүй 440 хүний хэдэн амьд байгаа. Ямар ч гэсэн 300-ын суулсан гэсэн. Тэгээд нэлийн олон хүмүүс юм одоо нас орсон тийм аимшигтай зэвсэгт мөргөлдөн энэ Балучистанд нь болсон юм байна. Касвийн өөрөө ингэж комент хийсэн байна. MJL радио тренд дээр орж ирээгүй байна. Өчтөр нилээд их шуугантай байсан гинэ. Манай арайгун ч одоо дээр л хүлээд сүйд байгаа штэ тий. Тийм нэрээ ёстой яг санууллаа. Энэ цагаан цамцны үжиг би хэлэх ёстой билүү. Ягаад ингэж асуусан штэ. 2-3 удаа асуусан л да. Ягаад бусад нэвтрүүлэг дээрээ ийм өөр хувцастай тэгээд ягаад энэ hot topics дээр цагаан цамцтай байгаад идэх юм бэлээ гэсэн. Би тэрийг яг үнэндээ манай продюсерын өгсөн даалгавраа л гэж хэлээ да. Ерөнхийдөө бол надаас айгаад ихгүй юу. За манай hot topics нэвтрүүлэг ингээд өндөрлөх болсон байна. Манай hot topics нэвтрүүлэгтээ сайхан амьдрах орчин хүн бүр дөрөөтэй M design за мөн ад жаргалаа хуваалцсан өрөөтэй Жүрүр Бэкери хамтран ажиллаа. Сонсогчдаа өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. Харин 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа Ашмата. Баярлалаа Царамата.